За, сайн уу манайхаа? Сайн уу, Ануан. Тэргэлэн. Бид хоёрын 20 something podcast-нд давтамаар. Буцаад давтамаар. За бид хоёр буцаад ирсэн. Тэгээд жоохон асуулт хариулт явъя. Тий. Жоохон юу болсон? Яагаад подкаст хийгээ болсон? Тэгээ сүүлийн үед бит хоёрын амьдралд яг юу тохиолдсон бэ гэдэг нэг жоохон асуултууд бэлтцсэн байгаа. ChatGPT бэлтсэн гэдэг. Яа. Тэгээ жоохон live update хийгээрээ нэг хэдэн асуултанд хариулъя те. За, яагаад бит хоёр алга болсон бэ? Яагаад алга болсон? Мэдгүй. Яг алга болсон тийм шалтгаан байхгүй те. Нэг том юм болоогүй. Гэхдээ залхуурсан цаг нараа руу зохицуулсан. Тэгээд ер нь бол тэгээд тустай байгаа болохоор ч юм мэдгүй. Тэгээд ингэ залхарцсан. Хамгийн сүүл бол нэг дугаар хийгээд тэгсэн чинь тэр дугаар маань жоохон хударсан юм аа. Тэгээд оруулж чадаагүй. Юу басан те? Би чихвчээ зүөх юм. Чихвчээ. Аха. Ягаад? Чиний мик чинь энэ доор байгаа сонсогдохгүй ш. Чиний мик чинь нөгөө чихвчнийхаа надад сонсогдохгүй яриачаа. Яа. Дайрлигэр мик гэв. Юустай. Ингээд болох юм уу? Аха. За таад сонсож байгаа бид хоёр ингээд дистанс байсан хിവэрээ. Ханд. За хэр олон удаа бид хоёр дараагийнхаа дугаарыг бичнэ гэж ярьсан бэ. За бид хоёр чинь подкаст хий гэж амар удаан төлөвлөгөө гаргасан. Харин тэгээд за буцаж ирээ гэд төлөвлөөд саяны өнгөрсөн 7 хоног бол өдөр болгон л ярьлаа. За нэгтгэд үү, за хоёр дахьд үү, за гурав дахьд үү гэж харсаар байгаад 7 хоног өнгөрсөн байна. Харин тий. Яа. За сүүлийн үед юу тохиолдсон бэ бид хоёрын амьдралд? За сүүлийн үед чи эхлэх үү? За би эхлэе. Би гэрийнхэнтэйгээ амьдардаг байжгаад одоо бүр хөдөөнүүгээд ирсэн. Ахад өөр хөдөө. Одоо арай хот хөдөө гэж. Тий, арал дээр нүгээд ирсэн. Шведийн Готланд гэдэг нэртэй арал дээр ажиллах гад нүгээд ирсэн байгаа. Тэгээд одоохондоо л энэ амьдралтаа тасаж амжаагүй л. Чи тэгээд нөгөө first impression яриач нүүж ирсэн. Oh my god. Би орох байраа хараагүй ирсэн баггүй юу. Тэгээд зураг асуусан чинь байрныхаа зургнууд байна уу гэдгсэн чинь зургнууд байхгүй. Гэхдээ очиод хараарай гэсэн чинь oh my god ингээд бүр амар cozy тийм юу ахгүй аралахгүй юу гэнэ бүх юм ингээд дээр үеих жижиг хөөрхөн байшингуудтай амар гоё ногоон ингээд гудамжуудтай тэгэл би нэг гоё жижигэн дээр үеийн байшин төсөөлсөн байсан байхгүй юу. За байшин биш юм аа гэхэд амар delusional апартмент ч юм уу мэдгүй нэг 3 метр өндөр таацтай ч юм хөөрхөн модон цонхтой ч юм уу. Тэгээд ингээд амар гоё юм төсөөлсөн байсан байхгүй юу. Одоо ингээд Swedish Summer гэд хайхлаар ингээд нэг тиймэрхүү нэг байшин гоё гарч ирнэ. Тэгээд төсөөлсөн байсан чинь амар хүнд чумдаануудтай. Нэг нь 30 кг, нөгөөх нь 28 кг, хоёр чумдаантай. Тэгснэ тэрийг ингээд гар зүнхтэй. Стокгольмд ингээд дамжиж ирсэн. Яа, тэгээд хамаг юмаа чирээл тэгээд усан гоцноосоо буугаад такси доод арай гэж нэг юм ирсэн чинь нэг ингээ барилга барьж хахад хажууд нь нэг кабинууд эдэн штэ хүмүүс хоолундаа идэх гэж амрах гэж ингээ ордог нэг кабинууд эдэн штэ нэг угсраа бокс шиг угсраа тавьсан бокснууд эдэн штэ тийм байрнууд зөө. Тэнгүүдээ тэрний ингээ дотор тал нь яг имлэх шиг амар эвгүй ингээд тий эвгүй нэг цэнхэр пластик шалтай тэгээ бүх юм ингээд нэг спиртээр цэвэрлээ тавьсан юм шиг нэг хоосон нэг тийм нэг бид драмчтай. Тэгээд 0 нь хүртэл амар ивгүй имлэгийн 0 шиг. Тийм. Тэгээ oh my god гэд ингээд миний бүр ингээд зүрх маань ингээд доош унтсан юм шиг. Окей. Амар reality check болоод. Тэгээд за одоо ингээд
энэ л амьдрах нь дээ. Зуны хэдэн сар гэдэг. Яа 100 дуслаа тийм. Яа тэгээд яг юмнуудаа жоохон байршлуулад жоохон ингээд байсан чи бас гайгүй. Бас ч тийм ингээд хитрхи хоосондоо тас юм мэдгүй. Яг ингээд өөрийнхөө юмнуудыг ингээд жоохон байршлуулсан чи арай дээр болсон. Гэхдээ бол мэдгүй. Надад бол нэг таалагдахгүй байгаа. Тэгээд манай найзууд болохоор бас амар cozy нэг хаусанд амьдарч байгаа. Дөрвөн унтлагын өрөөтэй. Тэгээд тэднийд баг өдөр болгон очиж байгаа. Юу эцгэж ийн гэл. Тэд нэр айгуу гоё амьдарч илээ те. Яг чиний төсөөлсөн газар очсон. Гэхдээ тэд нэр чинь баг жилээс дээр яг 1 жилийн өмнө төлөвлөгөө гаргацсан байсан болохоор чи last minute очиж байгаа болохоор угсарсан байшинд орцсон. Харин тэгээ би энэ байранд 7 сарын сүүл хүртэл амьдраад би байраа солио шүү дээ. Бас хотын дөгөөдөл рүү явах юм бэлээ. Тэгээд тэр байрныхан зургийг харах юм уу? Зургийг нөхгүй юм. Нэхэж. Харин тэр зургийг нөхгүй юм баг адресаар нь очиж хайж очиж гардаг юм. Гаднаас нь жоо ажиглаж хараад. Яа, тиймэрхүү. Тэгээ би энэ Готландд сувлагч хийх гээд ирсэн. Одоо хүмүүс мэдээж тэ travel nurse гэдэг энд очиж ингээд захиалгаар ингээд очиж сувлагч хийдэг. Тэгээд тим юм туршиж үзгээд Готландд ирсэн байгаа. Nice. Яа. За чиний амьдралд том болсон юу вэ? Миний амьдрал подкаст хийснээс хойш. Oh my god хийзээ хэлээ. Амар бараг би ч бүр ажиллаа солиод, байраа солиод 2 сард. Oh my god 2 сар юм уу? Яа, 2 юм уу 3 сард хийсэн хамгийн сүүл. Wow. За би ажиллаа солисон мэт юм аа. Би дадлага ажил хийж байгаа гэх юм уу? Content creator хийж байгаа. Street гэдэг нэг beauty branded. Тэгээд яа тэр Street-ийг хүмүүс нөгөө юугаар нь мэддэг ах. Ингээд ус хусдаг претик гэдэг л устдаг racer-ээр нь мэддэг. Тий ус хусдаг racer. Одоо гэхдээ зөндөө юмнуудтай болсон байлаа тийм. Тий одоо болохоор ингээд body care шинээр сая гарч ирсэн. Тий. Тэгэл яа юу яадаг лээ. Бас алчуур малчуур хөтер гэдэг янз бүрийн тийм нөгөө нэг юмнууд merch шиг юмнууд дээр гаргацсан. Жохон тийм Scandi стайлтай hot horny Scandi гэх өөрсдөө рекламууд хийдэг. Hot horny. Аха. Окей. За тийм social media ер нь айгүйх юу яаж байгаа ажил хийгээд тэгээд янз бүрийн инфлюенсертэй тэр холбогдоод ер нь бол ингээ хүсэж байгаа чиглэлээрээ ажиллаж байгаа. Гэхдээ хажуугаар нь бас ингээ ажил хаагаад явж байгаа. Саяхан нэг интервьюд орсон. Гэхдээ тэр интервьюд ороод уул амар дажгүй санагдсан байхгүй юу? Тэгсэн чинь надад өнөөдөр мэйл ирсэн өөр хүмүүсийг сонгосон гэдэг. Яа. Гэтэ яг та миний нөгөө нэг experience бас яг 100% биш байгаа болохоор ойлгочлаа л да. Тэгээ бас нөгөө нэг юу юм шүү. Одоо энэ одоо юу интернер явж байгаа штэ стрейтэд. Тэр чин experience үстэй. Тий одоо тэр бол надад experience орж ирж байгаа. Тэгтээ тийм мэдгүй яг одоо шивэдэд амьдардаг бол амар юг мэддэг л өрсөлдөөн ихтэй гэдэг лөө. Одоо нөгөө нэг яг одоо ингээд совлооч гэсэн яг нэг мэрэгжил барьж аваагүй амар ингээд open болохоор яг perfect match болоход жоохон struggleтэй тийм. За тэр жоохон. За тэгээд нөгөө оюутны байранд амьдарч байгаад оюутны байрнаасаа гараад тэгээ яг тэр үед ингээ хайтахан байр маритер хайгаад Стокгольм бас хотын төвд байр болох амар хэцүү. Тэгээд аав ээжиндээ нүгэд ирсэн байгаа. Нэг өрөө байрнаас 2 өрөө байрт олыг гарсан чинь айлын хажуу өрөөнд ирсэн. Яг тэгээ ярьжсэн та. Тийм бит хоёрын плот twist гэх юм бол ануу хөдөөнөөс хөдөөрөө нүгээд би 2 өрөө байранд орно гэсэн чинь ингээд аав ээжийнхаа хажуу өрөөнд орсон байж. Гэтэ намайг ингээд байхгүй гэж мэдсэн бол миний байранд байх гэсэн тийм. Харин би бүр амар мангартай. Би ингээд ануу хөдөө нүунд гэдгийг мэдчихсэн. Тэгээ бараг ингээд бүтэн жилээр байхгүй болно гэдгийг мэдчихсэн. Тэгээд ануугийн яг байрных нь байршлал нь бүр яг ингээд perfect. Манай ажлаас одоо бодох юм бол 10 минутын зайтай. Тэгээ ямар ч ингээд метро сольж малах явах хэрэггүй.
Тэгээд би ажилдаг байсан охиндоо байр хайж байгаа гэж сонссноо recommend хийгээд Анукаг холбож өгөөд тэгээ бүтэн нэг жилийн гэрээ ингээд хийлгэсэн. Амар тэнэг. Өөрөө би бараг 2-3 сарын дараа байраа болно гэж мэдсээр ээжэж. Гэтэ хальт ярьж лээсэн. Тэгээд анхаад хоёр за бит хоёр жижигдэх юм байна гэд. Миний байр амар том өрөөдсөн. Харин ер нь бол нэг хүнд ер нь бол яг л таарсан. Хоёр хүнд арай багтахаар. Хоёр хүнд арай багтахаар. Тэгснээ хоёр одоо бүр хажуураад. Анхаад хоёр чинь бүр амарлаг 2-3 өрөө мөрөөдсөн. Хотын төвд ажилтайгаа ойрхон гэд жоохон хотлоолсон. Гэтэ байр хайж гинөө хоёр одоо. Нэ одоо яг 100 болцсон болохоор ямар байр хайхгүй байгаа. Одоо яг нэг хүмүүс чинь яг 100 цагаар 2-3 сар нэг төлөвлөсөх гээд идэв штэ. Яг тэр нь ингээд таарсан. Тэгээ яг 9 сараас яг ингээд урт хугацааны байр жоохон хараа гэж бодсон байгаа. Гэтэ 100 угаасаа гэртээ нэг байдгүй болохоор яг гоё таарж байгаа. Тийм. Ажиллаад эсвэл өөр ийш тийш яваад. Тийм. Одоо дараа 7 хоног Готланд явна штэ. За энэ зуны төлөвлөгөөгөө яриа. Одоо 100 болсон ба штэ. Гинт 100 болсон уу өдөржингөө бороо орол амар хүүтэн. Энэ л амар хүүтэн байгаа. Готланд ямар байгаа? Бас гайгүй. Тийм амар бол хүүтэн биш. Оройдоо сэрхэн болоод тэгээд хүүтэн ч гэсэн би 2-3 удаа усанд орсон шүү. Тийм үү. Одоо тийм 7 усанд гойс refreshing бас. Refreshing. Яа. За энэ зуны төлөвлөгөө. За энэ зун чинь бас тэргэл над дээр ирж байгаа. Тэргэл бит хоёрын найз Баби над дээр ирж байгаа. Готланд руу 4 дахь өдөр дараа 7 хоног гэсэн чи энэ 7 хоног 4 дахь өдөр явах юм байна. Харин тэгээд 4 дахь өдөр 4 дахь лөө 5 дахьад Midsummer болно. Швед тэмдэглэдэг зуны баяр. Яа тэгээд өөр төлөвлөгөө байгаа маа. Өөр маргааш манай нөө S-Trading Summer Party болно. Тэгээд 3 дахь өдөр болохоор нөгөө нэг Hiccup 10 жил болж байгаа юм лээ. Тэгээд би нөгөө Hiccup амбассадор болсон гэж би чамд хэллээ. Бүр болцсон юм амбассадор. Вау. Би хэлээгүй лөө. Хэлээгүй шүү. Fun one nice. Hiccup баяр хүргэе. Баярлалаа. Юртээс мэдээгүй. Тийм нөгөө нэг шинээр тийм нэг концепт туршиж үзэж байгаа гэсэн. Тэгээд нөгөө Hiccup ambassador гэдэг ингээ олон охтуудыг контракт одоо ингээ контракт ингээ сайн болгоод тэг ямар нэгэн форо шоуд төр ингээ болох юм бол тэрэндээ ингээ урьдаг шинэ продуктуудыг ингээ хамгийн түрүүнд туршиж үздэг хүмүүс тэргээд тиймэрхүү концепт гаргаж байгаа юм билэ. Тэгээд контракт хийгээд тэгээ маргааш S-Trading зуны юунд нь явчаа. Тэгээд 3 дахь өдөр Hiccup 10 жил болоод event шиг юм ингээ зохион байгуулад тэгээд 4 дахь өдөр чамдаар очиод тэнд oh my god амар busy. Харин амар busy надад бүр гэтээ хамгийн ингээ стресс жаа надад ингээ өмсөх хувцснууд байхгүй. Шопинг хиймээр л тэгээд даанч мэдгүй. Гадуур ингээ дэлгүүрээр явхад ингээ гоё юм олтгоо болцсон. Заавал онлайнаар ингээ захиална. Тэгээ ерөөсө төлөвлөгөө гаргаагүй болохоор жоохон хувцсан баталаа. За тэр жоохон харин тэгээд Midsummer-аар бас өмсөх хувц хэрэгтэй. Харин би одоо чиний хувцснаас зээлээ гэж бодож байгаа. Үгүй надад зээлэх хувц байгаа мó? Байгаа. За өөрөө ирээд харахгүй доо. Асуу би болохоор 2 палад захиалсан. Тийм үү? Голланд руу юм ирд юм уу? Ирнэ штэ. Энчээ байдаг хүмүүс яаж амьдрах? Захиаллаар ирд юм уу? Ирэлгүй яа. 2-3 хоногийн дараа гэлөө? Яа. Яа, ирнэ штэ. Ботор яваад ирчих юм уу? Цөлөгдсөн газар байгаа штэ. Тийм ботор юугаар л яваад ирж штэ. Усонгоцоор. Хүүх амар их трафик. Гэхдээ нөгөө нэг юу гэдэг лээ. 2 палад захиалсан энчээ байдаг дэлгүүрүүд амар инээдтэй хитгэн дэлгүүрүүд юм байна. Харин байгаа нь Big Book, Cubus, Ullens байсан. Hemtex. Ер нь тэгэл болоо. Hemtex байсан. Тэгээд том одоо Coop юу ч юм бэ? Билтема, тиймэрхүү нэг том Rustam моста. Яа.
За тэгээд тиймэрхүү дэлгүүрүүд. би сая ярьчлаа. Ярьжсэн юм мартчихлаа. Чам дээр очино. Манай ээж ягаад залхаад байгаа бол. Оо бай ээж ягаад залхаад байгаа бол чамтай ярих гал бол. Яг гэдэг юм бол. Тэгээд яахчлаа. Юу ярьчлаа сая? Midsommar болно. Чам дээр бүтэнсээ өдөр хүртэл байжгаад. Тэгээ тэрний дараа 7 хоног нь миний төрсөн өдөр болно. 6 сарын 24-нд. Тэгээ би ямар ч ингэ төлөвлөгөө гаргаагүй. Би зүгээр анхаад миний төрсөн өдөр болно шүү гэдэг ингэ өдөр болгон сануулж байгаа. За мартуул гэжтэй өдөр болгон сануулж. Мартах биш ингэ план гаргана штэ. Би план гаргамааргүй юм планараа план гаргаагүй байгаа хөө. Гаргаагүй ах уу? Надаас юу ийх үү? Юу ийх үү? Харин Мэдгүй юу мэрэн тэгээд байгаа. Яа, тэгтээ тэгж амар том тэмдэглэхгүй ах уу? Тэгээд гэтээ төрсөн өдрөөр энэчсэн бол тээ. Харин тий. Төрсөн өдрөөр чи юугасаа ажилласан бэлээ. Гэтээ би амар 7 хоног. Одоо энэ 7 хоног чамд очиж байгаа шүү. Харин. Яа, тэгээд тэрний дараа 7 хоног манайх анх удаа гэр бүлэрээ Кроацын явж үзэж байгаа. Манай аав ээж тэгээд анхаагийн аав ээж нь хамтдаа яг ингэ гэр бүлэрээ аялж үзээд тэгэл бараг 100 дуусж байгаа. За юу Тэг дуусчих байгаа юм шүү. Тэг дахиад нэг Готланд явчаад ирнэ. Бэн уу. Тий. Чи яах гэж байна? Чи угаасаа 100 аялаад ирсэн мэт. Би аль 4 сараас аялаад ирсэн. Нар үзээд, далаа үзээд, бие шараад, гой борлоод, теннис тоглоод 4 сард би 7 хоногийн теннис retreat-энд явсан Португал руу. Тэгээд байжгаад ирээд амар сонио ингээд явчаад буцаад ирээд буцаад рутинд орохлоор ахаад өөр тийш явмаар санагдаад ингээд тийч явсан юм лээ. Тэгээд дахиад яваад хоёр ганцаархнаа явах за арай биш юм а гэж бодоод хоёр дүүгээ урууд татаж яваад. Тэг чи бүр өвлөөс хойш явсан шүү дээ. Чи бүр Америк явсан шүү дээ. Өвөл баш. Өвөл Америк явсан. Тэснэ Майами явсан шүү дээ. Оо тийш. Чи бүр амар удсан юм шиг. Түрүүжил юм шиг санагдчих. Майами дээр. Чи Майами DC явсан, Майами явсан. Босож ирээ байжснаа Португал явсан. Португал явчаад Малта явсан. Малтад яснаа Стокгольмд ирсэн. Стокгольм сайхан байж байгаа Готланд явсан. Нэр явж дуусах. Амар яваад байгаа юм те нэрээ. Тий. Тэснэ завгүй ажилтаа гэд. Instagram-аар нь орохлоор аялж гин. Math is not mathing. Girl math. Гэтэ аялжсэн дэр хоо. Манайхан чадчихвэл боломжгүй аялж байгаарай. Дараа нь харамсахгүй. Яа. Манай авэж хоёр дараа. Биш ээ. Манай авэж хоёр Midsommar-аар Норвегийн нөгөө нэг уулан дээр гарах гээд бөөм бэлтгэл. Өөргөвч бэлдээл, гутал бэлдээл, өмд бэлдээл, нүдний шил бэлдээл. Нөгөө трул төнгээ эдэргээд газар мөн ингээд тийшээ нэг явах шиг хавцалтай. Тэгээд хүмүүс зураг авахлаад байдаг. Тийшээ түрүүжил явчихсан. Таяг цахиалаад үг гээл. Түрүүжилэн зүг ээж автаа явчихсан. Окей. Энэ зун чи хэн баймаар personality. Юу юмэрэн хэн баймаар. Ямар хүн баймаар. Ямар эмхтэй баймаар. Funny. No, Hilarious, funny, hot horny. Scandal. Nee. За би хэн баймаар юм бол чи мэдж байгаа юм уу? Би өөрийгөө юу? Аха, чи хэн баймаар вэ? Би өштэй. Хэн баймаар юм бол? За жоохон төсөөлөлтгий. Ямар гинтэй асуулт вэ? Би өөрөө сайн бодоогүй. Харин тий. Байсан байна. За таад ч гэсэн бодоорой. Хин байна. Бодох минут. Амар тийм нөгөө нэг юу эдэн штэ. Юмиг ингээ seriously ингээ хүлээж авдаггүй тиймэрхүү хүмүүс эдэн штэ ингээл. За гэл ингээ хайчдаг ч юм уу.
Тэгээд бас ингээд амар flirty ингээд нэг толгой дотор ингээд том юм ургуулахгүйгээр ингээд хиймэрэг юм хийчдэг ч юм уу. Тиймэрхүү. Бодоод л яваад тахгүйгээр. Тийм баймар аа. Тиймэрхүү easy going тиймэрхүү л баймар байна. Чи жоохон одоо dating гэтэр хийгээд. Яа. Oh my god нэр яасан гэж. Яасан. Би түрүү ярих жагаад болцсон шүү. Хагас өдөр гарсан гэдэг. Би За. Би Готландд ирээд яг 7 хоног байгаа байхгүй юу? Түрүү 7 хоногийн бүтсэнд ирсэн шүү дээ. Тэгээд манай найзууд болохоор 4-т гарсан заяа. Намайг ажилдаа хахад. Тэгээд 5 дахьт нь шаардсан байсан манай найзууд. Тэгээд угаасаа гараагүй би тэгээд гарч 7 ус мосонд ороод тэгээд зарим идээд ингээд 50 өнгөрөөсөн байхгүй юу? 5 дахьыг. Тэгээд хагасанд нь болохоор хідэн охтууд өнөөдөр яах вэ? Гарах уу? Гадаа жоохон нэг майнууд цуух юм уу гэд ярьчихсан байхгүй. Тэгээ за тэгсэн ч яах вэ гэд. Тэгээ амар бороо орж агаад боллоо. Тэгээ гарахаар болсон. За. Тэгээд нэг баарнд байжсэн чинь dating app-аар ингээ матчлсан хүнтэй таарал. Oh my god. Ядчихт амар жижигхэн арлыг хичээлэх үү ингээ би тэгээд харч дэвшгээл. Oh my fucking god. Би таньдаг үза. Яа чамаа dating app-наас dating app-наас амар царайлаг зал байсан. Илүү царайлаг гэж. Илүү царайлаг зал байсан. Би ингээд тэр хавьд ингээд нэг бол ингээд амар хөгшин заяа. Хөгшин нэг 50-тай нэг хүмүүсээ гадсан байхгүй. Тэгээд нэг бол амар залуу хүн жоохон мандар гадсан. Тэгээд тэр залууг би ингээд найзтайгаа сууж хахад нь хальт ингээд нүдэнд харагдсан байхгүй. Оо ямар царайлаг залуу вэ гэ. Ингээд харж исэн байхгүй. Хальт харагдсан. Тэгээд 0-т ингээд ойчрлоо зогсож исэн чинь хажуугаар ингээд зүрхтөө хей гэсэн юм жаа. Тий. Oh hey чи тэр охин мэнтэй гэдгсэн байхгүй. Бодоо Tinder дээрээс охин байна гэдэг. Окей хинч дээрээс охин мэнтэй гэдэг. Тий. Чи тэр охин байна шүү дээ. Юу хинч дээрээс охин байна шүү дээ гэдгсэн байхгүй. За. Сэндэ nee. Тэнгүүд нэ. Яба би юу гэнэ гэдгсэн байхгүй. Тэгсэн чинь би ихлээд ингээд надтай ирж ингэж бодоагүй заяа. Ингээд амар олон охтууд ингээд очирчлаа зогсож байгаа байхгүй 0. Тэгээ ингээд зүрхтэй ингээд яагаад. Тэгээ яба гэдгсэн байхгүй. Тэгсэн чинь вистэр den här tjejen ингээд би бүр найзуудаас асуусан ингээд. Энэ охин мөн үү тэр охин ингээд зааж маасан ингээд. Тэгээд хүн байна гэх. Тэр залуу болохоор яа хей тэнгүүтээ тэр залуу болохоор яна манай найзууд гараа авчлаа өөр тийш явах гэж ингээд. За. Окей, би хойш гээ яваад гисэн. Оо ямар тэнэг залуу вэ? Харин. Тэгээд би хойш болоогүй заяа. Яаж тэгээ сайн нүг араас нь бичих юм хайш яваад өгчлөр чи. Харин тэнгүүтээ тэгтээ бол тэр амар царайлаг зал байсан. Ингээд зурган дээр болохоор хэдэн жилийн өмнөх зураг юм шиг л ингээд богинохон гачин өстэй. Тэгсэн чинь яг real life ингээд жоохон урт дүүстэй өсөө ургуулсан. Чи өөрийгөө зурган дээр илүү гоё харагддаг гэж боддгоо эсвэл real life илүү дээр харагддаг гэж боддгоо? Би зурган дээр илүү гоё харагддаг. Тийм үү? Би зурган дээрээ тэнийг харагдаар real life арай дээр харагддаг гэж боддог өөрийгөө. Тийм үү? Det beror på юуныхаа menstrual cycle-ныхаа ямар үедээр явж байгаагаас шалтгаалаад бас гоё харагдах үе яана in real life. Тэгтээ бол мэдээж винклээ болоод авчлаа юм чинь өөрийнхөө хүснээр л авч байгаа шүү дээ. Өөрийнхөө яаж харагдмаар байгаагаа тийм л дээ. олж авч байгаа болохоор. Яа, үнтэй санд. Окей, тэгээд нэг тэр хинжин залуутай таарад. Тэгэл болоо минь өөр гоё юм болоо. Тийм. Тий хейгээ хэлэл яваад гэсэн. Тэгээд окей би хойш гэл тэгэл явсан шүү дээ. Тэгэл өөр юм болоо. Одоо Готландд очихлаар хэдүүлээ гараа л да. Oh my god, гоё газар байхгүй юм шиг лээ. Яагаад вэ? Зөндөө хүмүүс фестататтай дэвстэй. Мэдгүй. Тэгтээ research хийх хэрэгтэй хаа. Би Швед найзуудыгаа дагаа явцсан чинь амар Швед газар ч.
Баахан жоохон банд нартай газар орсон. Тийм үү. Яа. Ба чи жоохон research cool хүмүүсээс асуултаа. Гой газар нь хаана гэдэг ингээд. Cool хүмүүс явахгүй байгаа. Бүр ингээд толгой гашилсан. Тэгтээ гоё газар болно. Яа, гэшээ харж байгаа. Би ингээд энэ зүүн жоохон ингээд spontaneous баймаар байна. Яа тэгвэл би ингээд дандаа дараачийн өдрөө бодож ингээд амьдардаг. Төлөвлөлтөг. Тийм төлөвлөлтөг. Төлөвлөлтөг. Амар төлөвлөгөө гаргаад тэгээ за яах ингээд болоод тэгээ одоо яг ингээд гараа гэсэн бол гараад тэгэл жоохон ингээд spontaneous баймаар байна. Энэ зүүн гарыг гэсэн бол гараад гэсэн чинь Стокгольмд байсан юм бодогчлаа. Амар муухай. Ануу бүр 2 хоног ууралсан. Амар ааштай юм байл шүү дээ. Анхаа би ануг авах тийм анукаг харсан. Анхаа тэргэл хоёр намайг авч гарна гэж. За авч гарна ч гээгүй. Жохон гарах мархуу тиймэрхүү юм цохуулахсан. Тэгснээ ингээд хоёлаа уушур хийж идэ гэртээ бай хайч гадагаа гэ. Жохон юу яцсан юм шүү. Хөвшөрсөн юм шүү. Жохон ингээд харин тий юу яцсан. би бүр ингээд тэгтээ яг өрнөв шиг гарыг тэгсэн чинь гараагүй шүү. Амар зүрүүд чи хизээ чи тийм зүрүүд эсэ. Бүр ингээ уурлаа хөвтөдсэн бүр. Бүр амар уурлаа хөвтөдсэн. Бүр арагшаа хараад штэ. Уйлах гэж байгаа юм шиг. Тэгээ уурлаад тэгээ унтцсан те. Тий. Өглөөс ирсэндээ бас дуурахгүй байгаа. Яа. Гэтэ яг үндэ Стокгольмд ингээ гоё гарах газар нэр ингээс алгаа. Үнэхээр ингээ гоё vibeтай газар байсан бол гарахлсан даа ч яг ингээ таалагдсан гоё vibeтай юу байхгүй болохоор мэдгүй. За тэгвэл Готландд бүр гарахгүй байна найз минь. Нэ асуу Готландд so найзшка. Окей, за чи подкаст хийхдээ подкаст Hallo. Hallo. Help. Подкаст хийхдээ юу сонс. Энийг яаж орчуулах юм бэ? Подкаст хийхээ юуг нь илүү сонсон бэ? Тий. Яа. Жохон орчуулгын юу error явагдчихлаа сая. За юу хамгийн сонсон бай подкаст хийхдээ? Зүгээр ингээд чалчаад суухай бол сонсон шүү дээ. Би нэг ертөөс ингээд хийж байгаа юм уу рефлект хийхгүй зүгээр ингээд хийгээл яваад байдаг. Хүмүүс ч ингээд өдрийн тэмдэглэл бичээд ингээд өдрөө болсон юм ингээд рефлект хийгээд боловсруулад тэгээ унтдээ штэ. Эсвэл өглөөс ирээд ингээд бодож байгаа юмнуудаа цаасан дээр бичдэг. Би ертөөсөө тэгдэггүй болохоор амьдрал үргэлжлэл яваад байдаг. Тэгээд яг юу хийсэн ч мэддэхгүй ингээд явдаг. Подкаст хийхлээр за яг юу хийлээ. Цаана яг юу болчихлоо гэж бодоод. Яа, жоохон ингээд юм бодогдуулт шүү. Яа, дэсанд. За, чи би бас зүгээр ингээл ярихаа санаал. Ингээд ануга бит хоёр ингээд ерөөсөө барыг ингэж хүчээр холбогдохгүй бол барыг ингээд найзууд биш юм шиг заяа. Танихгүй хүмүүс шиг. Бэж жагаад 3 сарын дараа үе сайн уу? Танилцъя. Тэгээд ингээд ярих нь л юм да. Чамтай ярих юм да. Би яг рефлект хийдээ бас юу болоо өнгөрч өгөө. Би хийхгүй явж байгаа. Гэтэ тэр тэмдэглэлийн дэвтэр битэр худлаад л ерөөсөө хүүе тэгж бичмээр байна. Худлаа юм бэл. Юу яриад байгаа юм бэ? Чи амьдралдаа рутин болгочвол. Яа, тэгтээ чи амьдралдаа хідэн тэмдэглэлийн дэвтэр аваад эхлүүлээд хэдэн удаа хайж исэн. Жил болгон хоёрыг. Нэг нь 9 сард, нэг нь 1 сард. Яа. Тэгээд хоёрыг аваад яа, хоёр утсан бичдээ штэ бас л бичэн штэ. Тэгээ амарлаг ингээл мотивацтай бичээл дараа нь ерөөсөө рутин болгож харин тийм ээ. Тэгснээс зүгээр ингээ подкастаа хийжээ заяа. Окей. За подкастыг юу санаагүй вэ?
төлөвлөгөө. Амар төлөвлөж хийж байгаа юм шиг. Бид хоёр нэг амар л завгүй хүмүүс нэг цаг суугаад юм бичих л завгүй тэгээд хизээвэ гэж хойшлуусараа. Харин тэрийг бол санааг. Тэгэл амар юутай юу гэдэг лээ. Дарамттай. Ингээд юу төлөвлөсөн цагтаа байхгүй болохоор цаат. Тэгэхээр одоо яах вэ? Сайн хүртэл за би тэгвэл дараа 7 хоногоос нааш чадахгүй. Эгэ дарамттай тэгээ одоо бичээ сууж штэ. Үгүй ануу гэдэг амар сонио. Надаас асуугаагүй бижиж анхаас. Хөөе анхаач надад нэг амар ингээд орондоо ингээд хэвтэрт орцсон ортлоо ханаад үрцэн юм шиг юм ярьсан штэ. Шил хийж өгчөөд тэгээ ажилдаа ирч бийж ингээл. Би бол ингээд гинт өнөдөр орой санаж байхгүй. Нэг өдөр подкаст хийсэн. Юу болчихваа. Үгүй за одоо ихнээс нь яриа зөө. Бид хоёр энэ 7 хоног жонго за хизээ их үү гэж агаад нэгдэх болсон. За өнөөдөр нэгдэх. Тий. Тэгээ би өчигдөр нь яг анхаатай FaceTime цэхгүй юу. Тэгээ анхаа надаас за ажлын ямар байна, Готланд ямар байна гэл жоох юм ярьж агаад тэгээд тэргэлт дээр концерт үзсэн чинь тэргэлт ороосоо дараад нэг нэмгэн зуны шахаа өмсөд ярьсан баг. Нэг нэмгэн шахаа өмсөд доороосоо даарцсан. Тэгээд цадах чинь өвдөөд хөвтөрцөн байгаа өглөө халуун шүл хийж өгөөд эдэргээд тэгсэн байхгүй. Тэгмүүд нь oh my god холоо молон сүүцээ одоо подкаст хийж чадахгүй гэж бодсон. Юу тий нэг босож чадахгүй юм байж байгаа юм байна да гэж бодоод. Тэгээд өнөөдөр ч угаасаа юу ч яриаггүй юм чинь би тэгээ залхуураад гэртээ байгаалсан. Тэгээ орой над руу би гин санаад бичээд яа нэгдэг өдөр гэлээ юу илээ гэд. Тэгээд ануураа бичсэн чинь чи ханаа төрсөн мэт гэдэг би гахаад юу идэгсэн шүү дээ. Жохон баашлсан юм шүү чи. Нэ асуу би яг өгөх гэжсэн. Жохон халуун шүлмөл хийлгээ жоох. Бүтэнсээ өдөртэй өгөх гэжсэн. Өнөөдөр тэгээ гайгүй. Яа инээдтэй надад асуугаагүй ч подкаст хойшлуулсан байна. Өвдсөн байна дог. Яа. Мен за чи подкаст хийхээ юу санаагүй. Тэрийг сая тийм план хийх ер нь ингээд юм төлөв гаргах уу. Нэрээ дарамттай тий. Энэ 7 хоног яах вэ гэл. Тэгээд зүгээр ингэж завгүй маань. Аха. Тийм заваад харуулах жоохон ядраатай. Харин. Яа. Окей. За өөр чамд асуултууд байна уу? Гой сонирхолтой энд бичсэн байгаа асуултнаас. Юу байж болох вэ? In 20 something check in гэдгийг яах вэ? Окей, за энийг орчуулсан дээр хаа. Чи яг үндэ ямар гэдэг юм? Ингээд чи яг үндэ ямар хөө? Хөөе хүмүүс одоо юу болоод байгааг нь мэддэггүй хоёр талаас инээлтэй. За яг үндэ ямар хөө? Сэтгэл санаа ямар хөө гэж юм байна. Би орчуулсан. Сэтгэл санаа. За чиний сэтгэл санаа одоо ямар хөө? Амар ядарч байна. Би бүр ингээд өчигдөр өнөөдөр 2 өдөржингөө унтсан. Орноосоо босоод за босъё юу болж байна ямар их унтчихваа гэд би бүр ингээ 12 хүртэл унтаад өнөөдөр өчигдөр ч гэсэн баг. Тэгээ босоод өглөөний цай маа хийж угаад жоохон агаарт гараа гэсэн чи амар бороо орчихсон. Тэгээ за жоохон байж байгаад болъё гэд
буудан дээр байжсэн чи унтцсан. Тэгээд унтаад сэрээд би баг өнөөдөр 3 давнцсан одтой өдөр. Яагаад тэгж амар нойр хүрээд байгаа мэдгэдэггүй зүгээр ингээд сэрэл буцаж унтаал амар ам цангаж сэрэл юм уучаал тэгэл унтаал. Яа ядуугаас шөнөөр ажиллаж байгаа юм чи тэгэж штэ. Харин тийм юм боллоо мэдгүй. Миний бодлоор л тэгж байгаа. Шөнөөр буцаж ажиллаж эхлээ тасаагүй тэгээд би чинь ингээ шоконд орсон. Яа тийм байж магадгүй л. Тэрнээс бол энэ зун юу их үү ингээд ер нь бол сонирхолтой амьдрал сонирхолтой зун болж гин тэгээд жижигхэн арал дээр амьдарч гин алхаал 7 усанд орж болохоор байна тэгээд жижигхэн хөөрхөн кофе шопууд байна зүгээр л очиод кофе уугаад ном уншиж сууж болохоор байна гой хоолны газрууд байна тэгээд ер нь бол ингээл гараал нөгөө нэг гой алхах туртай. Тэгээд подкаст сонсоод л ингээл хотын дүүр алхаал хөөрхөн юмнууд хараал. Тэгээд Шведэд байдаг том нөгөө одоо ингээд брендийн дэлгүүрүүдээс илүү эндгийн ингээд дэлгүүрүүд нэг жижигхэн автентик гараар хийсэн юмнууд ч юм уу ширамик гэдэртэй. Тэгээд тиймэрхүү хөөрхөн дэлгүүрүүдээр ороод гоё юм сонирхоод ер нь бол энэ зам бол амар excited. Гоё санагдчих. Окей. Сэтгэл санаа ямар вэ? Сэтгэл санаа гоё наа. Сайхан ба шүү. Юу гоё. Яа, тэгэл завгүй байна, хийх юм ихтэй. Яа, хийх юм амар ихтэй. Завгүй. Гэтэ гоё завгүй. Тийм гоё завгүй. Ажил дарагдсан завгүй ш. Гоё завгүй. Гоё юм төлөвлөсөн завгүй. Тий. Ер нь бол тэгэл гоё нүү. Даан чи ингээд ханаад манад хурдан хүрдэг болчихжээ. Гөгшрөөд гэдэг. Жоохон хэрэгтэй байгаа. Харин жоохон даарсан чи бүр ингээл амар юу гал нэг өдөр баг ингээ босч ирээг. Йоо. Бүр тийм болох юм манай 30 эдтэй найзууд хэлээ. Битээ ирлээ бичээрэй. Яа, сэтгэл санаа гоё наа. Зум болох чи. Дархлаагаа дэмжиж гоё. Уу гэдэг. Дэмжи. Nej. Таалсан юм. Нэ, сэтгэл санаа гоё наа. Зум болцсон тэгэл. Зум болох гээд энэ үү яах гээд. Ямар ч 6 сар болцсон гоё юм. Тэгэл төрсө өдөр гэл. Гоё нөө. Одоо нас нэмэх чинь ямар шүү санагдчих байна. Гоё санагдчих байна. Амар худлаа ярьж амар гоё. Тоглосон. Амар mature мохайна. Би бүр ингээ одоо хүртэл ингээ өөрийгөө амар baby гэж мэдрээд байна. Ядж байгаад ингээ мэдгүй. Ингээд жоохон бахтай ингээд 20 жилийн хүмүүсийг амар хөгшин гэж боддог гэсэн чи тэгэл одоо өөрөө 20 жилтэй юу болсон бахад. Тийм тэгэл юу амар life амьдрал ингээл жоохон бахт 10 жилтэй хахта ингээл 30 хүрэх байгаа юм гэл хүнтэй суудсан бараг 20 хийцэн тэгэл нэг амар лаг амьдрал ингээл төсөөлдөг гэсэн штэ хөөхт хаустай юм уу гэл тэгсэн чи одоо бараг plot twist аль нь жахгүй. Харин тийм ээ. Тэгэж ингэ боддог байсан чинь яг уу найз энтэй байна. Би юу ч яахгүй. Окей, миний энэ зуны manifestation найз энтэй болох. За найз энтэй чим. За найз энтэй болох. Яагаад болохгүй гэж. Жохон хэлсэн чинь жохон худлаа сонсогдоод. Гэтэ яагаад болохгүй гэж. Мөрөөдөхөд мөнгө төлөх гэж. Готландаас би ингээ анууд гэсэн гоё хоосон юм. За одоо чи ингээ Готланд явна. Готланд руу ингээд 100 айгүй их залуучууд очдог. Тэгээд яг Готландын хүн биш ингээд кэшээ өөр ингээ хотуудын залуучууд очиод. Тэгээд чи ингээд нөгөө хинжээ нээчих гээд. Oh my god тэгсэн чинь амар сонь залуучууд гэсэн яах вэ? Үгүй одоо яах вэ? Үгүй одоо дөнгөж ингээд хүмүүс семестр арай аваагүй надад байж. Яг 7 сар гэхэд яг хүмүүс ер нь бол ингээд гадагшаа явчихна. Одоо штэ чи Готландын нөгөө нэг Almedalsveckan гэж сонсч байсан уу? Үгүй. Амар политикээр энчээрдэг.
Тийм үү. Одоо конференц маягийн тийм нэг том политик гэрнүүдийн одоо юу гэдэг л улсын их хурлын тиймэрхүү хүмүүс одоо ирдэг. ивент болдог. Амар том юм болт юм лээ. Тинчээ гоё залуучууд ирэх юм болов уу? Нэлээд том юм байна. Ану галзуурлаа. Харин тийм үү? Нэ. Мен тэгээд болно штэ. Нэг би болохоор ингэж бодож байгаа. Би ингээд удаа үер хийж байгаа гэсэн мөртлөө ингээл одоо суугаагүй, хормаяагүй тэгэл хүүхдээ болог байгаа штэ. Тэгээ ану болохоор ингээд найзуулгатай болох юм бол миний бодлоор ингээд амар хурдан суугаад тэгээ бараг маргааш нь хүүхдээ болчих гэж бодож байна. Яа. Тийм хурдан нөө. Тийм ингээд ер нь бол ингээд тэгээ хоёулаа бараг зэрэг хүүхдэд болох хаа. Би ингээ явсаар хэвлээ. Бараг чамтай зэрэгтэй хоёулаа бараг зэрэг жирэмсэн болох хаа. Oh my god, хоёулаа төлөвлөө цогтож жирэмсэн болох штэ. За юу ч гэсэн найзантай болох. Wait. They don't love me like I love you. Wait. Okay. За өөр асуултнууд байгаа юм чамд? Өөр Энэ хараа сүүлд подкаст хийснээс хойш би энэ дээр юу хамгийн их өөрчлөгдсөн бэ гинэ? Халlo. Хатанас. би энэ дээр юу гэсэн үг? Окей, подкаст хийснээс хойш хоёлаа яаж өөрчлөгдсөн бэ? Чамд өөрчлөгдсөн байгаа юу эсвэл чи хэвээр байгаа юу? Хэвээр байгаа хоо. Тийм үү. Чи над дээр Чи над дээр өөрчлөгдсөн юм харсан уу? Би чам дээр өөрчлөгдсөн юм харсан уу? Сүүлд уулзснаас хойш. Сүүлд подкаст хийснээс хойш. Эсвэл уулзснаас хойш ч юм уу? Сая чи ирэхэд над дээр өөрчлөгдсөн юм анзаарсан уу? Богино хуст болсон. Өөрчлөгдсөн байхгүй тий. Хэвээрээ байгаа Hilarious. Хэвээрэл. Нэ. Чи над дээр өөрчлөгдсөн юм харсан. Бас нэг хэвээр борлсон байсан хүмүүс. Борлохын хувьд орлсон. Борлсон байсан. За одоо ингэ дуусах уу? Яа тэгээ ингээ ярих юм дуусчихдээ юм. Таад тэгээд энэ подкастыг сонсоод дараагийн подкастаар ингээд санаа оноо байвал бичээрэй. Юуны талаар ярьж болох уу? Юуны талаар сонсомоор байна? Эсвэл сонирхож байгаа асуулт байвал бичиж болно. Яа. Окей. Bye. See ya. За сонсон баярлалаа манайхаа. Тэгээ дараагийн дугаараар уулзъя. Bye.